За өнөөдрийн видео биднэрд болол манай шөнө хамтрагч танилцуулах гэж байгаа Аки маань байгаа. Аки маань жилийн өмнө бараг санал тавьчихсан манайтай хамтарч мантраараа гэдгсэн чи өөр нэг брэндтэй хамтраад гэрээ ийдсэн байсан. Тэгэхээр дэрийг хүлээж аваа зам юу яасан гэсэн чи өөрөө фри болвол надтай холбогдоод тэгээд хоёулаа хамтарч болно шүү гэд ярьсангаас хойш одоо бид нэр ингээд яг тухайн үед чинь би дөнгөж контент хийж эхлээд ер нь бол нэг жилэл гараа болж байгаа. Тэгээд тухайн үед яг фитнест явж байгаа нь Гокуд явж эхэлж байсан. Контент хийж эхэлж байх та. Тэгээ одоо ингээд жилийн дараа гэхэд Гокудаа ингээд хамтраад те бүр ингээд фитнестэй сайхан ингээд бичлэг хийж гэн хамт влог хийж байгаа да. Энэ бол нэлээд баяртай. би нэр чихсэн баяртай. Би ч гэсэн яг чам шиг байсан. Ганц нэг юм бэкэс хоолоогаараа минь да. Наа чи мэдэрч. За тэгээд бэлтгэлдээ орцгоо доо. Тэгвэл Акиг дагаад бэлтгэхийн. За өнөөдөр миний нурууны тэгээд 2 толгойтой хамт явж. Тэр эмэн би пүү. Ми толгой шиг биш. Бүгд шалгуу. Яа. За чи хөө наад хүүхдийг зүгээр ялгаараа хөө. Яг гантилаас эхэлж байна. За болно шүү дээ. Тэгвэл ихний ямар дасгалаас эхлэх вэ? Чи өөрөө л мэд. Би өөрөө болох нь юугаар хийдэг гэсэн. Нөгөө өмнө их тийм хөрөнж багтай. Аха. Нэлээд жоохон. Дандаа ийм гантил ментэлтэй фри вейттэй. Free weight workout хийдэг. Хөрөнж их баг байсан. Би ч анх Гоку дээр яваад нөгөө хөрөнжийн талаар нэлээд сурч мэдэж авсан шүү дээ. Чи одоо хэр удаа бэлтгэл хийж байгаа вэ? Би ч одоо жил 8-9 сар уу. Жил 9 сар 8 сар. 2 жил бараг болох гэж байгаа. 2 жил болж байгаа юм тий. Бас их удаагүй юм тий. За ихний дасгалаа яаж хийх вэ? Чи за халаат ч тий угаасаа халаат сайн хийх юм чи. 1 2 3 4 Нүр ямар гейм мэдэм болчихлаа байх юм. Олж байна миний шав. Яг энэ зөв орж шүү. Яа даваш тий. Юу давч. За хадаа. За хэдэн сет ордын тэгээд ингээд 3-оор л хийчих дөө. 3 сет. За. Yes. Окей. Би бол ихтэй амар баяртай байна. Аки тий ийм гоё нүүр цараа ийм царайлаг залуу манай ингээд тий бас тий бичлэгэнд орж иж байна гэдэг чинь. Яг гоо энэ яг гоо нэг талаасаа өрсөлдөгчлөө гэхдээ яг гоо тэнцтэй. Яг юм хий. Гэтэ би царайлаг. Оо юу гэсэн баа. За одоо дараагийн дасгал яаж хийхийг харагч. За бид нэр чамайг өнөөдөр дагж авах шүү. Дараагийн дээр намайг дагж авах. Би гэхдээ pussy workout гэдэг юм уу? Худлаа ярьж байгаа. Амар бэлтгэл нүхээр амар худлаа ярьж байгаа шүү. Би худлаа ярьж. Би ойрын хэдэн жил амар хөнгөж. Хей. Очоо хөрийг RX-тэй гэдэг. Гэтэ гаражинд Lamborghini, Ferrari бүгд байгаа. Орой. За. Харъя. Дараагийн pull up. Pull up хийх юм дээ. 2 3 5 Ой, дураа. Дороо. Хэд байсан бэ? 118 11 12 Шрек энэ нөгөө илжиг нэ. За яг Шрек бэг тэгээд нөгөө илжиг бэг. арай жижиг ширээ. Харин тий. За яваа. За 2 жил хичээлж байгаа баг тий. Тэгээд чамд ингээд залуучууд ингээд хичээлэл амар хурдан гоё болоод шүү дээ. Ойлгомжтой. Стрейт хэлж байгаа. Чамд юрдээс ингээд дотор чинь бодогддог хэрэлний ингээ гэж. Ерөөсө бодогдсон шүү дээ. Ерөөсөө агуу яа. Ямар шаардлагагүй санагдав. Одоо ингээд тариа төмс чинь ингээд гоё хурдан гоё болоод залуунстай гоё болчих болоод байгаа шүү дээ. Энд дээр одоо өөрийнхөө эрүүл мэндийг ерөөхдөө тэрүүгээр бас солиод байгаа хөөхгүй. Яг энэ. Нэлээд солиод байгаа. Тийм болохоор ер нь энэ дээр аль болох нэлээд босолтой байгаад тариа тэрхгүйгээр өөрийнхөө натуралаараа зүгээр эрүүл байх тал дээр хичээгээ бол зүгээр санагдав. Гэтэ яг одоо бүр ингээд удаа хичээлээд генж тулна шүү дээ. Угаасаа генетикийн тулдаг тааз дүүрээд таазаа давж чадахгүй өглөө ирвэл үгүй. Тэрүүгээр одоо нэг юм чигээр амьдрах ч юм уу бодвол ингээд тамирчин болох ч юм уу тий. Тиймэрхүүл биш бол нэг шаардлагагүй. Тэмцээ орохгүй бол яг чиний зөв. Зүгээр л өөрөөхөө гоё харагдъя гэж болдог тавьчдаг биш шүү дээ. Чи хэдэн настай хэлээ? Би бол 17-оос хойш стероид хэрэгэлсэн шүү дээ. Тэгээд миний хамгийн анхны шалтгаан бол октод тоохгүй байсан. Тэгээд толгооноос жижигхэн битэй байсан. Тэгээд стероидоор жигчнэрийг найрч их мөнгө хийхэд бол стероид хэрэгэлсэн. Мөнгө олж ийн өгсөн баа. Одоо би ингээд чаавас минь iPhone 15 тал байж шүү дээ. Одоо тэгээд ихчнэр байвал залуу нэг хөлхий байз унж өөрийгөө нэг лаг. Наа бод чи яа хужаал ирсэн байд шүү хөөе. Ямсхаа байна. За би бол яг хуу багш ясан
Тэгээд ийм амар ийм тэнэг Монголд одоо би сайтай биш байл муу багш ч юм уу те. Скол нэг чиний хажууд чи багш хийсэн чинь би 5 6 жил багш хийж хаад нэг залуу ирж ирнэ 2 жил хичээл над чамаас илүү шүү дээ. Би их натурал. Тэгээд наад чи өөрийгөө натурал биш гэж хэлнэ шүү дээ те. Тэр хүний дотор ингээд нэг ийм шар хөдлөд байдیں۔ Өшөө тэмцээн орохдоо би тэгээд эхний тэмцээн натурал ороод тэгээд би чинь бараг 5 илүү хэдэн жил хичээл 5 бараг 5 6 жил хичээлсэн байсан байхгүй. Синчийн хэд жил хагас илүү хичээлсэн залуу топ 5 руу ороод би чинь 5 10 руу ороод юм болторцсон. Тэгэхээр нэг хүний тархинд чинь нөгөө за ердөөс энэ ингэж ажилт юм байна. Наа чи одоо ген муутай хүн биш үү те. Ердөөс юм хэрглэж жоо илүү гарна. Гэхдээ яг хамгийн эрүүл байдал нь бол худлаа ярихгүй байх. Ингээ шууд цайкл орно шууд би тараа ирэл чинь би бодож явах хэрэгтэй байхгүй. Энэ чинь бол хамгийн чи яагаад гэвэл өөрийнх нь карьерийн анханасаа ингээд миний одоо хэлж байгаа залууч зөндөө байгаа. Одоо карьерийн үсчивэл та нар анханасаа үнэнгээ ярьж натурал байвал натуралаар байсан дээр натурал байж байгаа гэж өөрийгөө ярьж дараа нь юм ирлээд өөрийгөө натурал гэж яриад байвал наад чи хинч гой санагдахгүй. Яг анхны шатны хүүхдийг хурж олно. Гэхдээ та нар намайг хурж чадахгүй. Бас намайг бас акиг. Би бол энэ л хэлдэг. Би бол слава брэнд. Слава брэнд. За окей. Тайдор. Дараагийн тасал юу юм? Роо юм уу? За. Зөвлөл нэг чи натурал болохоор те. Нэг булчин дээр нэг амар олон тасал. Өдөөс амар шаардлага. Би дөрөв л шүү дээ. Дөрөв идэг үү? Нуран дээр том хийгээл. Тэгээ энэ үед хоёр дахь ажиллаж болохоор хоёр дахь одоо нэг хоёр засал. Хоёр засал. Тэгээл дуусчих юм те. Тэгээ ерөөхдөө тэгээл бас сүүлийн шуун өнтер бас хийгээд. Би яг чамд натурал зөвлөгөө бол ердөөсөө би өөрөө олон жил натурал байсан болохоор би чи яг эхэндээ ингэж тэр үчи бас яг юм сурцсан мэддэг чээсаа хүн чинь нөгөө боди билдингийн тамир чи харна шүү дээ тий. Ийм хийдэг, ийм хийдэг гэл үнгээ хэлж байгаа мүү гэж юм мэдгүй шээ. Их нь фейк үзэндээ тий. Тэгэхээр нөгөө натуралууд би натурал ахтаа ингэж хийдгээс ингээл дагаал явахаар нөгөөд чинь худлаал ярьж исэн. Нуран дээр натурал үе дээр 7 дасгал хийдэг байсан. Байцепсээр 3 дасгал хийдэг. Тэгээд би нэг хэсэг бүр натурал бүр юу ч гаццсан урахгүй амар мó. Би өмнө дандаа full body workout push pull хийдэгсэн байхгүй. Тэр нэг legs level явах гал нөгөө body building-ийн тамирчин шиг болох гол тэр чим нэг 15 оныхээс шүү дээ 14 15 онд. Тэр би ингэж хийгээдсэн чи миний бочин бүр унаад. Тэгсэн чи яасан гэж би дараад ингэж судлаадсэн чи мэдрэлийн төв систем ээ. Хитрхи ачаалуулахаар ердөөсөө глобал дасгал чиний одоо хийж байгаа энэ чинь нэг дор амар олон булчин ажиллаж байгаа зү тэ би амар их ачаал өгдөг. Чи мэдрэлийн төв систем хитрхи их өндөр ачаал авахын авна штэ. Тэр өөрийгөө сэргээх процесс амар удаан болдог. Өөрийгөө их ядраадаг. Тэгэхээр нөгөө булчин чин урах биш хажууд нөгөө хитрхи их прогресс хитрхи их өндөр оверлоад хийхээр ахаар булчин бас унаад. Натурал биш болоод стероид хэрэглэхээр яг ийм дасгал би үрдээс 7 дасгалт нуран дэрхээ бүр амар нөгөө хөөгөөл ургаал те нөгөө ойлгомжтой памп буухгүй буцасны хэрэглэлд амар сайтай нөгөө улаан чи амар их нүрсээ хамаагүй хөөгөөл тэгэл дараа 2 хоногийн дараа нөгөө амардгүй болчихно чи зүгээр болчих. Тэгэл бэлэн их бэлэн өвч юу ч яахгүй. Тэгэхээр нөгөө би ингээд өөрийнх нь туршлагаар ярьж байгаа. Натурал хүнд анхны хэлбэл full body workout ч юм уу push pull илүү тийм цохомжтой таардаг. Гэхдээ ген сетийн хүмүүс гэж бас байна. Ген сетийн хүмүүс амар сайн олон биш тэ. Тэгэхээр тийм хүмүүс ердөөсөө юм 7 дасгал хийвэл үр дүнтэй гэж байж магадгүй үгүй ч магадгүй. Би өөрөө туршаа. Би өөрөө ген мод болохоор. Чи ердөөсөө нэг хэсэг ингээд үр дүн гарахгүй бол чи миний зөвлөгөөр нэг жоохон дасгалаа багасаад үзчихгүй. Цөөхөн. Гэхдээ чанартай. Тэрэн дээр чи зүгээр сайн төвлөрч. Яг хийж байгаа юм сайн бод. Түл баг дасгал хийсэн ч гэсэн нөгөө дасгал хийж байгаа үедээ чи амар булчингаас ачаалуулж чадна. За дараагийн дасгал хийх гэсэн үг шүү дээ. Тэгвэл 3 өнөөдөртөө 3 л хийчих бол. Тийм болно хамаагүй. Чиний хийж агаар чи хийж болно. Тэр бас асуудаггүй. Яг ах нь одоо бүр 15 жил барыг үрж явал өөрийнхөө бас натурал эсэн үеэрээ сандаг. Натуралаар чи дасгал хийж үзсэн үү? 13 таа нэг бөхөөр явж исэн. Тэгээд дургаас харсан тэр. Тэр дургийг нь одоо яг ичээ оруулчихгүй. За аки хари рау хийх юм бэ те. Тий. Дараач. За тэг. Чи өшөө тоогооч. За одоо уцаа уушаа сайн сунг. За. Тэгээд далаа сайн авч.
2 жилийн дотор натуралаараа тий. Би бол баталгаатай залууг натурал гэж хэлнэ яа гэвэл мэдж байгаа. Натуралын хүний би ямар эдий, арьсны ямар эдий. Мөрний ард. Чи өмнөдөө төрний мөр хийсэн гэдэг байсан. Би өмнө нь гэрээрээ битсэн. Гэрээр ханааш өгч гэрээр сүнсмэт төрний мөр. Тэгээ бараг шиг одоо байна. Гар маран дээр сүнэжсэн хэр удаа. За ер нь тэгэл багасаа. Оюутан болоод ерөөхдөө сонирхол. Гэрээр сүнээрэл ийм гоё бит болсон. Чиний гоё поза бариулаа харуулчихгүй. 2 жилийн дотор өвдөөсөө хэр харж байна. Манаас. Одоо яа. Гоё харж байна. Өмдөд тийшэлж байгаа. Гоё харж. Тэгээд яач хэвлэгээ харгачих. Тэгээ өөхний хөвн хардаа. Одоо чи юу одоо катинг бат хийхгүй зүгээр жоохон мас зүгээр л дээ мас. энгийн нэг тийм өөрийнхөө байгаа байдаг. Олж байгаа хоолой идэл бараг тиймэр. Тэгээ 2 жилийн дотор би яг өөрөө бараг 4 жил хийж хахад нэг иймэрхүү л бараг төгсөж ийсэн. Ген гэж ас чухал юм байт. Үнэхээр амар чухал. Би хэдэн ч хийсэн нэг амар сан хөгждөг байсан. Хилээж чангалчих. Хардаа. Одоо гоё. Одоо шүтлэж байгаа. Натурал залуу 2 жилийн дотор сөөртэй юм байж болно. Ердөөсөө энэс илүү миний хувьд бол ийм биетэй 20 эдтэй 18 19-тэй 20-тэй залуу ийм биетэй сонь ердөөс надад өөр юм хүссэн байхгүй. Эмэгтэй хүн яг нүдэнд бол ийм бие л хамгийн секси харагдаг нэр. Яг залуу та нар хэлж байгаа. Тэгэхээр стероид хэрэглээ сайн бодож байгаараа. Сайн хичээгээд удаан хугацаанд өөрийгөө нэг харж байгаад хичээ. Би намайг хэлээд байна уу? Тий, бэк шиг одоо бэк харахгүй. Йоо. Нэрэл намайг ой. Огтод биш ихчнэр л тоод шүү. Стероид хэрэглүүлээ ихчнэр таалагд нэрээ. Үеийн чи огтод тоохгүй шүү. 2 жил дотор ийм гоё биетэй болт юм байна. Мөрний ардлын ч харагдаа. Мөрний хардлаа харуул та. Бидний мөрний ардл одоо бэкийг харахгүй. Мөр том ямар вэ? Ингээ помбоцсон байгаа зү бүр ийм бөөрөнгийн юм хэлбэртэй. Энэ бол гарцсан ч гэсэн гэхдээ яг ийм тийм маста биш. Тэ? Натурал хүний мөр нь ердөөсө босоход амар хэцүү. Хамгийн хэцүү бол мөрний мөр өгж. Яг мөрний болчин байнга ажилтдаг. Амралт авах хугацаа байдаг. Тэгэхээр би натурал хүмүүст хэлвэл мөрний дасгалаа ердөөсөө нэг том болчинтай хамт хавсарч хийж хизээж бити дангаараа мөрний дасгал хийж агаараа. За одоо болохоор нуруунд дээр 3 цал хийсэн. За. Тэгээд одоо 2 толгойн дээр 2 цал хийчихсэн байх. За. Нуруунд дээр зөндөө 2 толгоос хөргө ажиллаждаг. Ямар дасгалаас эхлэх вэ? Энийг ерөөхдөө ч хоолоос л барьчдаг ш. Над бол энэ амар байд. Тийм хүн өөрийнх нь биений хэлбэрдээ дуртагаараа бариул. Тийм байна. Хоёр илүү бугаан бэлтгэх магадлал илүү багасдаг. Тийм ээ. За би уураг зарч идэрье. За би уураг зарч идэрье. Дуудаад. Одоо ингэ битүүрээ харьцаа олшол өөрөө үзт. Хамаагүй том жиж. Энэ ойлгомжтой шүү дээ. Би анх ихтэй нөө фитнес нөгөө хийж эхэлсэн шалтгаан байгаад байгаа шүү Тий. дээ. Тэр нь болохоор айгүй бас сонин содон. Би нөгөө гэрээр юм идэх хөөрхөн суурьтай харагддаг байсан. Том биш хэрнэ. Тэнгүүт тэр үед яасан гэхээр манай нэг хамаатны ах фитнес түрээслээд фитнес дээр нь багш хэрэгтэй болсон байхгүй. Тэгээ над шиг би л одоо нэг таньдаг гайгүй дасгал хийдэг хүн байж таа. Би чи фитнес ямар ч юм мэдлэггүй байгаа шүү дээ. Тэгээ наа багшлуулсан байхгүй. Тэгээ би ийм амар туранхай ийм бохир байжснаа багшлаад тэгээд сурхаас өр аргагүй болоо фитнес. Тийм шүү дээ. Тэгээд тухайн үедээ бол жоохон хэцүү байсан нэг юм туранхай бүр ийм нарийнхаа юм багш. Хүнтэй харьцах хэцүү. Тэнгүүт хүмүүстэй харьцаж марцсан гут ингээл ирээл хардаг ингээл чи багш юм уу гэсэн багтай. Пяв 2 үнэг жоохон хэрэглээл жоохон мас аав ингээл тий. Тэрнээс бүр би амар их юу байгаад шар өдлөөд. Тэгэл амар хийж эхэлсэн. Ердөөсөө мэдлэг амар чухал ч тийм ээ. Тэг ерөөсөө амар их онол мэдлэг дандаа л ютуберээс сурсан дөө. Ямар ч нэг багш энтер бас байгаагүй. Гэтэ хүн ингээд жил мэл хийгээд ч юм уу 2 жил хийгээд ч юм уу амар өөргө мэддэг гэж бодоод шүү дээ. Тэнгүүт мэддгүй юм бэл. Зарим маа ингээл хүн насаараа худлаа хийгээд явах ч тохиолдол байдаг тийм. Чи яа содон юм биш. Би бол ердөөсөө огтод таалагдах гэж л гоё олох гэж юм байна. Тийм дандаа л нэг тийм сонин садар бодолтой байсан гэж хөө. Зүгээр хан гоё биетэй болмоор санагдаад байсан. Хэлсэн шүү дээ түрүүн. Би бол үнэхээр мөнгөхгүй байсан. Тэгээд эгчнэрийг найрахын тулд стероид хэрэглэсэн. Гэтэ эгчнэр биш, эсрэгээр ах нар над руу чад битсэн. Бүхэр эвгүй байсан шүү нэрээ. Одоо би ихөө стероид зогсоомор. Нэг гол чим дээр явж нэг ахтайгаа. Одоо ороор. Тэрийг ярьж болохгүй. Бүгдээр өөр юутай гадсан. Бэкөө эгчнэр таалагдж исэн. Би октод таалагдж исэн. Аки фитнесийн багш болоод гоёлох гэдсэн. Хүчээр бүр. Фитнесийн багш болсон зүгээр фитнес өөртөө. Залуучууд иймэрхүү л байвал ердөөсөө л миний хувьд бол яг ийм фит бод яг 20 ид тахтай иймэрхүү л яг
Гэхдээ намайг Гокуд орсноос хойш хүмүүс нөгөө гайгүй мэддэг болоод тэгээд намайг тариатайгаар гүтгэд өгдөг байсан. Би батал нь яагаад гэхээр энэ фитнест орж ирээд ерөөсөө 0 ордгоо. Шууд бэлтгэлээ хийгээл гардаг те. Ихэнх юм ер нь ерөөсөө 0 ороод алга болчихдээ шүү дээ. Манай Аки бол ерөөсөө тэгдэггүй шүү манайхаа. Тэгэхээр би 80 гэдэг итгэдэг нэрэ шүү. Угаасаа ойлгомжтой. Чи наати биш. Наати хүн наати биш үү? 23 20 яг нас яг адилхан. Энэ хардаа таринч өгш. Чи бараг 30 40 аяа харагдаж байгаа гэдэг. Тэ? Натурал хүнд би изоляц заслаа. Одоо изоляшн шүү дээ, тэ? Нэг жижиг болчих ингээд деталь ажиллах. Өчтөөсөө захамжгүй. Бид нэр шиг энэ үг амнаас гардаг. Топик. За, хэнэ. Чи ор. За би. Бид буруугаар бүх юм ойлгоо. Бид нар чи бүгдээрээ слава идэх шүү. Слава. Хараа би ингээд одоо ингээд барьчихна. Хараа. Тэгэхээр чи одоо ямар булчин арилж байгаа гэдэл байцепс ажиллаж байгаа гэсэн тий. Тэгэхээр чи шууныга булчин унтраавал чи илүү байцепс дээрээ төглөрж болно гэсэн. Хөгшин чон бол олон трик мэддэ шүү. Тэр таны тэр суултыг зааж харсан уу? Хатуу уулан дээр биш хоёр нөгөө өндөр болгодог нөгөө юу штэ уул штэ. Тэрийг яатсан. Тэгээд нөгөө суулт ингэж хийхээр илүү гойны уурдлаа ордог. Тэгж болохгүй байхгүй юу? Наа чин хатуу уултаа одоо бидний одоо хөндийн үрэлтийн гутлаа штэ. Хатуу уултаа гэдэг. Скол бүр гутлахгүй хийдэг. Яагаад гэвэл нөгөө доктор та биехсоо. Тэр чинь аим зөөлхөн. Өвдөг, шагаа, нуруу, дүрэл, бэртэл авах. Хамгийн амархан арга бол тэр хүний засан маягаар тасглаа. Чи нөгөө инвалид болмоор группийн хүн болмоор тэр залуугдаар группийн хүн. Нэрээ наад чи бүр нөгөө гутлын нөгөө чиний нөгөө өөрөө өндөр болох гэдэг шүү дээ. Хаа вэ? Сэргийч. Yeah! Adrenaline motherfucker. Ямар шо хийгэж байна да? Яа хүчтэй. Уушлаа. Чи хөлөө угаадгүй мөн авш мэн. Ямар авир өмхий бэ? Ууста. Яа клапитэл бэ? Йоо. Одоо ингээл чиний бэлгийн програмыг чи одоо за нуруу далбаа хийсэн. Нурууны юу хийсэн? Үнсээ залт. Үндэс таталтыг юун дээр хөлн дээр шүү дээ. Чи Сибам шиг. Сибам чи гэж барах хийдэг. Сибам гэдэг тий. Тэр чи барах чи lower body тэгээд upper body шиг гэдэг юм тий. Чи одоо дараагийн дасгал чи хөл нурууны тэнцвэрийг болчихсон. Нурууны доотлол гэдэг. Тэгэхээр lower body гэж болно. Тэр чи нөгөө upper body-га 2 хуваацсан юм ба шүү дээ тий. 2 хуваацсан. Одоо biceps одоо гурав толгой мөрөж гэдэг. Тэгэхээр чи мөрөний хойдлын одоо нуруунд дээр оруулахаар. Тийм яхан тэгвэл яг миний туршлагаараа хэлээ чамд яг энэний өнөөдөр програм дээр тий хөшөөний мөрний ардлын хийгээл тэгэл хайж. Тэгэл дараагийн ихтэй чи чээж мөр гурав толгой. Гэтэ мөрний ардлаа хийхгүйгээр шахалтын алдалтын чижи шахалтын тий гурав толгой хөл илүү энэ ойлгох хараа. Энэ нөгөө юм мэдэх хүмүүс хүн тарьж мэддэг хүмүүс юм. За. Natural workout тажгүй энэ тий? Үнэхээр мэдэхгүй байна. Яг нь натурал хүний бэлгийн програма ердөөс юм хэлж байгаа ондоо байт юм а. Бидний хувьд бол яг бид нэр илүү ачаалал шүү дээ. Яг үнгээд ахын тий. Би нэг булчин 1000 удаагийн оролт гээд нэг 10 дасгал хийдэг байхгүй юу? Үгүй зүгээр 25-аар 4 чи тий. Би нэг дасгал дээр 25-аар 4 удаа тэгээд 10 өөр дасгал хийж 1000 болдог байхгүй юу? Тэгээ нэг булчин 1000 удаа ачаал болдог. Нэр юм. Нэрээ тэгэхгүй бол өнөхөр мэдэрч чаддгүй. Тэгээ бас нөгөө хэрэглэж байгаа хэрэглээнүүдээс шалтгаалаад ер нь амар сайн нүдж байгаа. Юм хэрэглэж байгаа хүн хэрэглэхгүй хүмүүсийн бэлгийн програм шал ондоо байдсан шүү. Энэ хүний натуралын одоо ген одоо тулаад хязгаар вэ шүү дээ тий. А бид нэр тэрийг хязгаарыг жоохон даваад илүү ачаалтаа тий. Илүү нөгөө оверлоуд хийж бол илүү хурдан амарна, илүү хурдан сэргэн тийм талтай байдаг. А гэхдээ бидний бие нь бол хор нөлөө илүү их орж байгаа. Бид нар чи ердөөсөө ойлгомжтой дааврын тэнцвэрийн алтан одоо над чи хаяа ус ун батг баг шиг гарна тий. Тий. Хоол алдсан тохиолдолтой байгаа. Тэгээд хаяа төр булчирхаа сайжлахгүй байх. Эсвэл боожгоо босоогүй бараг 14 8 хоног шүү дээ одоо.
Үнэхээр хэцүү гэнэ. Тоглоомчгүй би амар өндөр нэг хор нүлээ гаргадаг. Энэ залуу бол одоо манай Аки бол одоо ингэ шүү дээ. Би ингэ өөрийнх нь зүгээс хэлж байгаа. Бэлээ сарын дотор хаян булчингийн мас нэг унахгүй. Яа нэг ойрлох хивэн дээр. А бид нэр одоо 9-өөс нэг сар 27 хоног хийгээ болж гараа бүр булчин шууд шулаач. Тийм өрдөөсөө ийм талнууд байдаг. Бид нэр илүү гоё харагддаг ч гэсэндээ илүү нэг хатуу хуураа тий илүү хүчтэй харагддаг ч гэсэн яг бодтой бол дотроо бол бид нэр илүү муу байдаг гэж хэлж болно. Би өөргөө аль болох тултал юм хичээдэг. Тэгээ ер нь нэхээ нэлээд тэгээд үр дүн маш удаан болдог л доо. Ингээд хүмүүс чинь асуугаал сар явлаа үр дүн гарсангүй 3 сар явлаа үр дүн гарсангүй. Тэгээ яг үндэ угаасаа л 3 сар би ч 3 сар яваад үр дүн гардаг. Нэг тийм харагдаж мэдэгдэхүйц байхгүй. Тэгээ мэдээж голон нойр муудна, хоол муу аавна гэдэг ч юм. Би яг хэцүү л байдаг шүү дээ. Та нар нэг удаа жим яваад талин дээр үрээ хасаа үр дүн гарахгүй. 2 3 удаа 7 хоног яваад талин дээр өдөр хаална гараад үр дүн гарахгүй. Гэхдээ эхний өдөр хараад жилийн дараа үрээ гарсаа л тий. Тий, жилд бол манай багт одоо энэ натурал залуу өөрөө анхны шатнаар яаж үр дүн гарахыг сайн мэдж байгаа тий. Тэр энэ манай Аки руу хандаад мэдээлэл чанартай контент хийн, бэк бол комеди. Яа. Энэ бол education. А би бол хоёр талтай тасалсан хүн байгаа. Энэ талдаа дажгүй, энэ талдаа бас дажгүй. Тэр би бол долоороо байдаг. Гэтэ би энэ шиг мэдэр. Би энэ ураач над хужаам уу Мөнгө байхгүй. Кофе. Хужаам уу. Хаа юу болсон бэ? Трэм болгоно өдөр шүүлсэн ба. Хандаа трэм болгоно өчөж. Нэ бурхан минь. Юу Наад ээлтэй. Золоо их чигтэй. Золоо их чигтэй. Бид нар хамт байсан баярлалаа. Дараагийн гол дээр бол амжилт хүсье. Peace out. Peace out.